За сайн байцгаана уу? Өнөөдөр суцаар хэрэглэгдэх мэдээгүй жилийн эмийн бодисын талаар ярилцах болно. За английн хувьд бол ном болгон дээр янз бүрээр бичигдсэн байдаг ч гэсэн энэ удаад Миллерийн английн дагуу дараалалаар ярилцах болно. За бидний өнөөдөр практик төрхөөр хэрэглэгдэх пропополийн хувьд гэх юм бол химийнхаа бүтцийн хувьд 2,6-D изопропил фенол гэсэн бүтэц бүхий, найрлагатай 10% нь соёбиноил, 225 нь глицерол, 1.2% нь болохоор өндөгний шарыг агуулж гэж үздэг. Энэ өндөгний шар нь өөрөө нэлээд бактери өсвөрлөгдөх шин чанартай байдаг учраас бид нар шприцэн саруулж аваад 12 цагийн дотор хэрэглэх шаардлагатай гэж тэмдэглэгдсэн байна. За зарим эмийн үйлдвэрүүд болохоор тодорхой алдраас сэргийлэх зорилгоор этинил амин тетраны хүчлэг бол нэмж өгдөг. Гэхдээ үйлдвэр болгосон шалтгаалаад янз бүрээр нэмж өгдөг байна. За мэдээжүүлгийн юм бол өөрөө тархалт, эргэн тархалт, биотрансформац болон ялгарал гэсэн үндсэн дөрвөн дараалалаар бие махбодод үйлдэл үзүүлдэг. Пропополийн хувьд гэх юм бол зөвхөн суцаар хэрэглэгддэг унтуулах, тайвшруулах, ойгуул үүсгэх бүхий мэдээжүүлгийн юм байсан юм гэж тодорхойлогддог. За үйлдвэрлэлийн механизмын хувьд гэх юм бол гамма аминобутерик acid type A рецепторын агонист үйл үзүүлдэг. Гамма рецептор нь өөрөө 2 альфа, 2 бета, гамма гэсэн дэд саб юнит нэгжүүдтэй. Үүнээсээ бета саб юнит нь болохоор саб юнитэд пропофол бол агонист үйл үзүүлснээрээ гиперполяризац болгож төв мэдрэлийн системийг бол дарангуул үйл үзүүлж байна гэж үздэг. Мөн одоо үйлдвэрлэлийн механизм бүрэн тодорхойлогдоогүй гэж үздэг байгаа бөгөөд үздэг байх нь. Гэхдээ N-метил диаспартатын төрлийн глутамат рецепторыг өргөн хүрээнд мөн дарангуулдаг байна. За фармакокинетикийн хувьд гэх юм бол үйл эхлэх хугацаа бол 15-аас 30 секунд орчим байдаг гэж үздэг. Яг оргил эд одоо үйлдэл үзүүлж байгаа хугацаа нь бол 90-100 секунд орчим байдаг. Гэхдээ тухайн хүний бие махбодоос бол олон зүйлээс шалтгаалаад энэ уртсч бас болно. За пропополийн сэмгийн урагтай холбогдох чадвар нь бол 98% байдаг гэж үздэг. За arm brain circulation гэж байдаг. Энэ нь болохоор тухайн суцаар тарих үе тархинд очиж байгаа одоо тархинд байгаа тун хоёр тэнцэх нөхцөл гэж ойлгож байна. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр уургатай холбогдох шин чанар өндөртэй одоо уургат сэвэн чөлөөт байгаа хэлбэр нь болохоор зэрэг effect side буюу тархинд очих үйлд нэлээд хурдан байдалтай холбоотой гэдэг юм байна. За пропопол ихэс нэвтэрдэг ч гэсэн одоогор бол гаж нөлөө бол байхгүй гэж тэмдэглэгдсэн байна. За энэхүү одоо график дээр харагдаж байгаачлан бид нар биений судасаар хэрэглэхэд бол дээд одоо сэмгийн концентрац дээд үедээ хүрээд буурж авах үедээ тодорхой эмчилгээний тун буюу эмчилгээний тундаа бид нар тодорхой оргил үеийн хугацаа гэж тооцдог байх нь. Гэхдээ энэ нь компартмент гэдэг ойлголтоор эргэн тархах, эмийн бацаачмаар буцан хуваарлагдах гэдэг ойлголт байгаа. За энэ нь бол юу гэсэн үг вэ гэхээр бид нар болюс юм уу инфьюжн буюу үргэлжлсэн тунгаар авахд тодорхой цусан хангамж эвтэй хэсэгтээ бол хамгийн түрүүнд очдог. За тэгээд дараа нь болохоор зэрэг цусан хангамж ихтэй хэсгээс цусан хангамж арай багатай хэсэг буюу булчин шилждэг гэсэн үг. Энэ нь өөрөө концентрацийн зөрүү ямар байгаас шалтгаалаад шилжилт бол явагддаг гэсэн үг. За булчинд бол тодорхой тунд хүрлээ эргээд эргэн шилжих механизм явагддаг. За тэгээд түүнээсээ болохоор зэрэг дараагийн одоо цусан хангамж арай багатай хэсэг буюу хэвшлэн өөхөн идэд бол хоримтлагддаг гэсэн үг. Гэхдээ энэ нь болохоор тухайн одоо Central Compartment Blood дээр тодорхой хэмжээгээр их тун байгаад байгаа бохолвол 2 руугаа шилжээд буцаад V3 руугаа тодорхой хэмжээгээр шилжих нөхцөлд ямар нэгэн байдлаар тухайн маань одоо өөхөн идэхтэй тарган хүмүүс байх юм бол энд хуримлагдах эмийн тун бол ихсэх боломжтой гэдгийг санджаах хэрэгтэй. За бид нар эмийн бодисыг аваад тодорхой Central Compartment Blood дээр бол их тунгаар байж байгаа тохиолдолд бол effect site-аа үйлдэл үзүүлж чадна. Гэтэл дахиад ямар нэгэн байдлаар эмийн бодисыг зогсоогоод тэгээ effect site-аас концентрац буураад Central Compartment руугаа шилжилт явагддаг. Энэ үед болохоор зэрэг тухайн хүн маань сэрдэг байх нэ. Тэгэхээр effect site-ийн тун буурж байгаа хэлбэр нь өөрөө тодорхой хэмжээр сэрэх процесс явагдаад байна. Гэхдээ эмийн бодис биеэс бүрэн ялгархан гадагшилсан гэсэн үг бол биш байх нь. За пропопол бол яг илгэнд болон бөөрөнд мөн уушгинд бол метаболизмд ордог гэж үздэг. Илгэнд бол ойрцоогоор 60% орчимд явагддаг гэж үздэг. Бөгөөд илгэний цитохром P450-аар энзимээр бол эсэлтээд 4-гидроксипропофол болдог. Энэ нь өөрөө тухайн эмийн бодис бол ямар нэгэн байдлаар идэхгүй байдгаа гэсэн үг. Энэ эмийн бодис эргээд унтуулах шин чанаргүй гэсэн үг байх нэ. За тэгээ илгэнд бол ойрцоогоор 60% явагддаг. Гэтэл
бүүрэнд бол 30% нь метаболизм системд байдаг бол уушгинд 20-30% явагддаг байх нь. За энэ одоо эсэлдэх энэ процесснд бол нэлээд хурдан явагддаг. Тухайн эмийн бодис маань уургатай холбогдох чанар өндөртэй. Энтэй холбоотойгоор диабеталтай харьцуулахад бол 10 дахин хурдан тосон тусамдгаа шин чанартай учраас нэлээд хурдан байдаг. За калорийн хурд бол минутанд килограмм жиндээ 30-аас 60 мл орчим байдаг учраас нэлээд калорийн өндөртэй, үйлдэл үзүүлэх чанар өндөртэй байдаг. Гэхдээ өндөр настан болон хүүхдэд бол калорийн хурд удааширч болно. За пропофолыг хэрэглэсэнтэй холбоотой харьцангуй бас ногоон шийсний өнгө бол ногоон болох боломжтой байдгийм байна. За фармакодинамикийн хувьд төмөдрлийн системийн хувьд гэх юм бол бацин солилцооны эрчимийг бол бууруулж өгч байдаг. Хүчил төрөгчийн тархины хүчил төрөгчийн хэрэгцээг бууруулна. Говлын цоо даралтыг бол 30-аас 50% бууруулдаг гэж үздэг юм байна. Тэгэхээр бас бодох хэрэгтэй. Нүдний дотоод даралт бол 30-аас 40%-аар бууруулдаг. За зүрх судасны систем дээр бол захын судасны эсэргүүцлийг 15-аас 25%-аар бууруулсантай холбоотойгоор гипотензи үүсдэг. За бреллад болон авдарлаад мөн давхар буурна. За контрактилити буюу агшилт буурсантай холбоотойгоор гипотензи бол үүсдэг. Гипотензи бол тухайн хүний өөрийнх нь даралтыг бид нар яг пропофолыг хэрэглэсэнтэй холбоотойгоор 25-аас 40%-аар бууруулдаг. Үүнтэй одоо кардик аутпут буюу зүрхийн төрөлийг бодох юм бол 15%-аар бол өөрчлөгддөг байх нь. Гэхдээ пропофол өөрөө зүрхийн цогцлтын тоог өөрчлөхгүйгээр артерийн даралтыг бол бууруулдаг. Гэхдээ артерийн даралтыг бууруулахдаа бол яг баруун хавдлаас илүүтэйгээр зүүн хавдлаас илүүтэйгээр баруун хавдлын яг үлдэж байгаа цусны эзлэгүүн даралтын харьцаан дээр бол чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгээ энэ бас даралт бууруулахад илүү үйл үзүүлдэг гэж үздэг юм байна. За эффект сайд буюу бид нар бол яг төмөдрлийн системийг дарангуйлах энэ нөлөөнд бол нэг 2-3 минут үргэлжилдэг. Тухайн хүн одоо унтуулах нөлөө нь бол нэг 2-3 минут үргэлжилдэг гэж бодоход яг зүрх судасны системд үзүүлж байгаа тэр нөлөө нь бол 7 минут үргэлжлэдэг гэдгийг санах хэрэгтэй байдаг юм байна. За амьсгалын систем дээр бол гипокси болон гиперкапны зохицуулах механизм бол дарангуйлагдана буюу хеморецепторын үйл ажиллагаа бол дарангуйлсантай холбоотойгоор гиперкапны гипокси апне болох эрсдэлтэй байдаг юм байна. За ер нь бол амьсгалын систем дээр бид нар нийт тухайн хүний тайлбар волумыг одоо пропофол хэрэглэсэнтэй холбоотойгоор 40% оруулдаг. Амьсгалын тоог бол нэг 15-аас 25%-аар бол бууруул ихсэгдэг. Тайлбар волумыг буулгаад амьсгалын тоог бол нэмэх одоо механизм бол амьсгалын системийн пропофолыг хэрэглэсэнтэй холбоотой бол үүсч болох юм байна. За апноe хувьд гэх юм бол яг пропофолыг хэрэглэсэнтэй холбоотой 30 секундын дотор бол апноe амьсгал бол тохиолдож болно гэж бичсэн байна. Хэрвээ 30 секундээс дээш үргэлжилж байгаа амьсгал зогсож байгаа энэ үед бол бусад эмийн бодисын нөлөө байгаа эсхийг бодох хэрэгтэй гэдэг юм байна. За амьсгалын систем дээр пропофол бол хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байгаа зүйл нь амьсгалын дээр зам рефлексийг дарангуйлдаг. За одоо болохоор 2019 оны энэ ном дээр нэмж бичигдсэн зүйлүүд нь юу вэ гэхээр пропофол cerebral autoregulation-ыг бол ууршлагчтай харьцуулахад маш сайн хадгалдаг гэж үздэг. За cerebral autoregulation гэдэг бол ерөөсөө cerebral perfusion pressure гэж нэрлэгддэг. Одоо тархины perfusion-ы даралтыг бол яг үндсэндээ барьж идэг зүйл нь артерийн дундаж даралт. Энэ артерийн дундаж даралтыг бид нэр ойролцоогоор 50-аас 150 хооронд байхад бол тухайн минутанд тархины 100 г тутамд 50 мл цусны урсгал бол доктортой хэмжээгээр барьж идэг байх нь. Энийг бол ууршуулагчтай харьцуулахад харьцангуй сайн хадгалдаг учраас тархины дутсан гамж харьцангуй доктортой байдгаа гэж ойлгож болох нь. Харин зүрх судасны систем дээр одоо хэвийн бага рецептор үйл ажиллагааг бол дарангуйлсантай холбоотойгоор зүрхний цогцлтын тоог өөрчлөгдөхгүйгээр гипотензийн үйлдэл үзүүлээд байна. За дээрэс нь централ цангилаанд бол дарангуйлах нөлөө үзүүлсэнтэй холбоотойгоор бид нэр пропофолын үед брадикарди болж байгаа тохиолдолд одоо атропины үйлдэл харьцангуй бага байна. Үйлдэл нь буурна гэдгийг бас санаж авах хэрэгтэй байна. За амьсгалын систем дээр бол мэдээж хилний амьсгалын замын бас томоохон булчингууд энийг хилэнд орох гинеклозис гэх булчин байдаг. Энэ булчин болохоор зэрэг сулруулах үйлдэл үзүүлсэнтэй холбоотойгоор хил унах, эрүүл өргөх шаардлага гардаг юм байна. Амьсгалын дээд замын агшил болохоос бол пропофол сэргийлдэг. Амьсгалын дээд
замын цэцэрлэгийг бууруулна, бронх тэлхүүлэлийг ашиглаж спазм үед мөн одоо пропофолыг бол хэрэгэлдэг. За мөн hypoxic pulmonary vasoconstriction гэж байдаг. Энэ нь болохоор юу вэ гэхээр уушиг өөрөө тодорхой нэг вентиляц сайтай хэсэг рүүгээ болохоор зэрэг артерийн суудаа агшааж яг цусны урсгалаа вентиляц сайтай хэсэг рүүгээ зохицуулах энэ механизм байдаг. Энэ бол ихэвчлэн нөгөө нэг уушны амьсгалууд дээр гардаг. Гэтэл пропофол тухайн одоо АТБ хамааралт калий ионы сувгийг блоклох, дарангуйлах замаар уушгины артерийн суудыг агшааж өгдөг. Энэтэй холбоотойгоор одоо пропофол бол hypoxic pulmonary vasoconstriction-ыг бол илүү дэмжих нөлөө үзүүлдэг юм байна гэж үздэг юм байна. За мөн одоо эндотелийн простациклин нийлэгжлийг пропофол саатуулдаг. Нитрик оксидыг ялгарлтыг өдөөх замаар vasodilation болдог гэж үздэг. Хорвоо халууралтанд бол пропофол нөлөө байхгүй, дааварт ямар нэгэн нөлөөгүй. Гэхдээ одоо цусны тромбоцитын агрегацийг бол инвитро орчинд бууруулах нөлөө бас үзүүлдэг гэж тэмдэглэгдсэн байна. За мөн бас нэг үйлдэл нь бол дотор мухарлтын эсрэг үйлдэл үзүүлдэг. Энэ нь бол серотонин бууруулалттай бол холбоотой гэж үздэг. Тийм ч учраас зарим одоо эмүүдэд төсвөртэй болсон одоо дотор мухарлтын эмэнд бол дарагдахгүй байгаа тохиолдолд зарим талаараа пропофолыг хэрэглэх нөхцлүүд бас бүрддэг юм байна. Мөн одоо хим эмчилгээний үед бол дотор мухарлтын эсрэг байдлаар пропофолыг инфьюжн тунгаар бас авах тохиолдлууд байдаг бахны. За мөн одоо эсийн үргэлжлэлийн үед бол тодорхой хэмжээгээр үйлдэл одоо пропофолын үйлдэл харьцангуй бага байдаг гэж үздэг ч гэсэн Staphylococcus aureus болон E. coli-г үед фагоцитоз хийх үйлдэлийг бол пропофол дарангуйлт юм байна. Мөн полиморф нуклеар цагаан эсийн одоо эсүүдийн хемотоксисыг бол харьцангуй бууруулах нөлөө бас үзүүлдэг бахна. За индукцийн тунгийн хувьд гэх юм бол пропофолыг бид 1-2.5 мг кг-аар тооцож авдаг. Тавтан тундаа бол 0.25-аас 0.5 мг кг-аар тооцоод 1-3 минут тутамд бол тавтан тунгаа тооцож хийж болдог. Тайвшруулах тунгаар тооцож байгаа бол бид 25-аас 75 микрограмм килограмм минутаар тооцож авнаа. За дээд тун нь бол 80 микрограмм килограмм минутаар тооцож авах хэрэгтэй. Энэ нь бид пропофол infusion syndrome үсгээс сэргийлнэ гэж үзэж байгаа. За тавтан тун хэрвээ бид ингээд тавтан тунгаа 1-3 минутанд тооцож авахдаа хэрвээ 65-аас дээш настай хүмүүс байх юм бол тунгаа 20%-аар бууруулад авах одоо тун авах хооронд тэнцээгаа бол 3-5 минут хүртэл холтуулах шаардлага гардаг байна. За дотор мухарлтын одоо бөөлжлийн эсрэг тун гэж байгаа. Энэ нь болохоор зэрэг 10-аас 20 мг кг байдаг. Суцаар хэрэглэж байгаа бол бид 5-аас 10 минут тутамд бол хэрэглэж болох нь. Хэрвээ зарим тохиолдолд бид үргэлжлсэн тунгаар дотор мухарлтын эсрэг авах гэж байгаа бол 10 микрограмм килограмм минутаар тооцож хэрэглэж болох нь. За энийг болохоор яг бичигдсэн зүйл нь бол яг хөхний хор тавдрын үед хим эмчилгээний үед дотор мухарлтын эсрэг пропофолыг хэрэглэсэн тэмдэглэлтээр бол ингэж үтсэн байна. За эмнэлзүүд бол 60-аас дээш настай АСА 3-4 болвол бид урьдчилан хэмжүүлэлтээр 1 мг кг-аар тооцож авдаг. Харин урьдчилан хэмжүүлэлтгүй байх юм бол 1.5 мг кг-аар тооцоод авдаг байна. Хэрвээ 80-аас дээш настай хүн байвал тунгаа бид 50% хүртэл бууруулнаа. За эсвэргээрээ хүүхдэд бол эмчилгээний тун харьцангуй өндөртэй метаболик рейт нь өндөртэй байдагтай холбоотойгоор 2-3 мг кг-аар тооцож авдаг. Хэрвээ индукцийн дараа бид тунгаа авах шаардлага гарах юм бол 100-аас 200 микрограмм килограмм минутаар тооцож авнаа. За мөн одоо хавсарсан эмүүдээ бас бодно. Энэгтэй клонидин, опоид болон витаминыг хавсран хэрэглэсэн тохиолдолд үргэлжлсэн тунг бол багасна. За пропофол дээр бас нэг тэмдэглэгдсэн зүйл нь юу вэ гэхээр хор тавдрын эсийн эсрэг үйлдэл одоо үзүүлдэг гэдг нь бол нотлогдоод байгаа юм байна. Гэхдээ энийг бол яг мета анализ судалгааны үр дүн бичигдсэн байгаа ч гэсэн яг одоогор бол яг хавдрын эсрэг бол эмчилгээнд бол ашиглаагүй байна. За шокийн үед бол цусан дах пропофолын концентрац бол нэмэгдээд эмийн клиренс буурна гэдгийг санджаах хэрэгтэй. За их тунгаар бид ялангуяа үргэлжлсэн тунгаар эрчим тэмцлийн тасагт байгаа үргэлжлсэн тунгаар пропофолыг хэрэглэж байгаа тохиолдолд пропофол infusion syndrome гэдэг
үүсэх эрсдэлтэй байдаг. Үүний үр дүнд бол бацин сэлцэний ацетоз, гиперлипидеми, элэг өглөх, элэг томрох, рhabdomyolysis үүсэх эрсдлүүд бас байдаг бахна.